Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оминер ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. Сайхан нарлаг өглөө байна те. За сая ирж байгаа дандаа явж байгаа юун дээр сандал дээр сууж хэсэг амарсан. Аха. За тэгээ сандал дээр суугаад хэсэг ингээд амарж яхад ингээд наашаа цаашаа явж байгаа хүмүүс ингээд жоо хард суулаа. За. Тэгээд ер нь бол Улаанбаатар хотод бол ерөнхийдөө бол 8 цаг гэдэг бол тий ажилдаа явах хүмүүс нь ер нь нэлээд ажил нь хожим хөлтэй хүмүүс л явдаг болсон юм байна гэсэн бодол надад тэр нэлээд төрлөө. Тэгээд нэг ийм үг байдгийн. Таны одоо тий нойр багасах тусам амьдрал богиносдаг юм а гэдэг үг байдаг аахгүй. Тэгээ би тэр үгийг ингээд бодож өглөө бодож явах гэж бодсон. Би өөрөө бас орчин жоохон нойр муутай юу гэж бодсон мэхээр бурхан хайртай хүнтэй нойр өгдөг. Тийм болохоор ер нь бол унтаж амарч байгаарай. Юу ч хийдэгдэхгүй байсан ч унтаж амарсан хүн л шийдэ шүү. Одоо юу ч санаагаа чинь доож исэн унтаж амарсан хүн ч үргэлжлүүлэн туулах юм уу эсвэл ард нь гарч чадсан шүү. Тэгээ юунд санаад авч исэн та унтаж амарсан байж ижил өнөөдөр бас ажиллаа хий шүү. Та ямар ч хөртөө байсан унтаж амарч ижил өнөөдөр ажиллаа хийж тэр өөрөө жоохон багасхын шүү гэдгийг л бас хаалцсан санагч юм л да. Тэглгүй ах уу нойр маш чухал шүү ер нь. Бидний амьдрах, бидний нөө тарих ажиллах тэр бүхэл одоо тижээлэн нойроосоо авснаар биднэрт сэргийж дахиж бие махбод маань гэсэн сэргийг байдаг. Тэгэхээр нойр л асар чухал тэр дундаа шөнийн бидний гүн нойр маш чухал байдаг учраас бас тэр нойроосоо авдаг байгаарай. Өөрийнхөө эрүүл мэнд бие махбодоос анхаарал тавьдаг, арчилж торддог тэр нэгэн байгаарай гэж бас энэ өглөө сануулж ах шиг байна. Тэгээ миний хувьд ч гэсэн нойр маш чухал байдаг. Тэгээ бидний үеийнхэн буюу залуучууд ер нь яг нойргүй явж чаддаг. Би болохоор ерөөсөө чаддгүй төрлийн хүн. Тэгэхээр нойроо авч ижил өнөөдөр одоо амьд байна гэдэг шиг. Тийм байдаг учраас нойр маш чухал. Тэгээд нэг сонирхолтой зүйл ажилласан. Өнөө өглөө их олон хүн янз бүрийн асуудлаар ингээд лайв хийж явахыг ингээд харлаа. Үжил бодлоо хуваалцна гэдэг бол маш сайн зүйл. Хүмүүсийн үжил бодлыг сонсно гэдэг ч сайн зүйл. Харин та голд нь яг юм бэ? Ярьж байгаа зүйлийнхээ хувьд хийн, сонсож байгаа та сонирхож байгаа зүйлийнхээ хувьд хийн гэдгийг бас бодож санах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл бидний одоо амьдрал хугацаатай бидний хийх зүйл ер нь бас их байгаад байгаа шүү дээ тийм. Тэр мэрийг ингээд бодоо өнөөдөр чи одоо нэг юуко өөрийнхөө амьдралын хэмнээс гараад хэсэг суугаад хүмүүсийг харсан чи маш их зүйл бодогдож шүү. Олон зүйл би ч тэмдэглэж авч шүү. Гайхалтай. Тийм. Бид нар завгүй амьдрал донд түүр хамс хийгээд нэг 10 минут, 20 минут нэг бусдыг өөр эргэн тойрны ажиглангууд тэр нь бас маш их амралт болдог юм шиг санагддаг. Оюун санааны хувьд, бие махбодын хувьд нэг тайвшраад суух тий. Тэгэхээр магадгүй таныг сая хэлсэн чинь нэг тэгж ажиглаж суумаар ч юм шиг санагдлаа. Тэгэхээр сонсож байгаа та ч гэсэн үнэхээр завгүй байгаах, завгүй амьдрал донд маш олон зүйлс дунд туулж явж байгаах. Гэхдээ бас түр хамс хийгээд нэг амьсгаа аваад цуугаасай, бодож эргцүүлээсэй гэж хүсэж байна. Тэгээд энэ өглөө өгсөн эзэнд талархъя. Тэгээд бид хамтдаа бас хуваалцаад ярих эдгээр бидний боломж бас манай хөтөлбөр байгаагийн төлөө талархаж байна. Тэгээд хамтдаа эзний өмнө ирээд түүнд магтаалыг өргөе. Тэгээд та яг одоо бас тэр завгүй хэмнэл дундаа түр хамс хийгээд үнэхээр эзэнд цаг гаргаарай. Та эзнийг магтаарай. Бурхан чамайг хайрлан хамгаалаа.
чиний баруун гарт сүдэрчин болсон өдрийн наран шөнийн сараа чамд хорхнод хүргэхгүй Бурхан чамайг хайрлан хамгаалагч чамайг зовлонгоос татан гаргана тэр чамайг сайхан хамгаална чамайг хач байсан мөнхөд хамгаална харасомбат улсыг ширтэж чиний тусламж ханаас ирдэгвэ орчлог бүтээсэн чамайг бүтээсэн Йоховагаас ирдэг Бурхан чамайг хайрлан хамгаалагч чиний баруун гарт сүдэрчин болсон өдрийн наран шөнийн сараа чамд хорхнод хүргэхгүй Бурхан чамайг хайрлан хамгаалагч чамайг зовлонгоос татан гаргана тэр чамайг сайхан хамгаална чамайг хач байсан мөнхөд хамгаална харасомбат улсыг ширтэж чиний тусламж ханаас ирдэгвэ орчлог бүтээсэн чамайг бүтээсэн Йоховагаас ирдэг харасомбат улсыг ширтэж чиний тусламж ханаас ирдэгвэ орчлог бүтээсэн чамайг бүтээсэн Йоховагаас ирдэг Йоховагаас ирдэг Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За одоо бүгд хамтдаа Ром 13 дугаар бүлгийн 7 дугаар ишлэгийг хамтдаа харнаа. За 13-ын 7 дугаар ишлэлээр юу гэж байна гэхээр бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа, гайлын татвар авах ёстой хүнд гайлын татвараа төль. Айж имээвэл зах хүмүүсээс айж имээ. Хүндэтгэл хүлээх ёстой хүмүүсийг хүнддэг гэдэг үг байна. За энэ Ромчуудад хандаж Паулийн бичсэн үг байна. За Паул энэ үгийг хэлэх амархан байсан гэж бол ерөөсө бодохгүй байна. Яагаад гэвэл тэднийг одоо захирч байсан, тэднээс татвар авч ийсэн, тэднийг одоо юу гэдгийг одоо тэдний эзэн хаад нь бол тухайн үед бол их аюултай муу хүмүүс байсан л да. Ер нь бол ялангуяа яг энэ загтлыг бичээд яг энэ загтлыг бичснийхаа дараа Паул гэсэн хугацааны дараа Ромд очиод тэнд бол алагдсан байна.
Яг тэгэхээр тухайн үед бол Ромын эзэн хаан Неро одоо бол хаан ширэнд бол байсан үе байгаа. Одоо Паулыг очих үед бол Неро бол бүр ингээд бараг төрхөөсөө жоохон солиотой маягийн хүн байсан. Тэгээ тэр нэг удаа шүлгийн онгод оруулахын тулд энэ домог нь шүлгийн онгод оруулахын тулд Ром хотын талыг шатаагаад өөрийнхөө одоо амьдарч байгаа хотын штэ захирж байгаа хотын талыг одоо зарим дүүргийг шатаагаад тэгээ тэндээс зүхтэж хашгиралдаж одоо зов зөдрөн одоо дарчилж өгч байгаа хүмүүс болон зовж байгаа тусламж гуйж байгаа тэдгээр хүмүүсийн одоо хашгираанаас ингээд шүлэг зохиож исэн тийм солиотой нөхөр хандж исэн үе байхгүй. Тэднийг ямар хаантай яаж зовж байгааг мэдж байгаа нэгэн тэднийг одоо тэг хамгийн хиймээргүй байгаа зүйлүүдээр нь Паул бол ятгсан гэж. Та нар бүгдэд өгөх ёстойгоо өг гэж. Тэнгууд хүмүүс эхлээд ачлал үзүүлэх ёстой хүмүүс болоод өрөө төлөх ёстой хүмүүсэл бодсон баг л та. Ачлал гэдэг нь мэдээж ойлгомжтой те. Чамаг үдий зэрэгтэй болгосон, чамд туссан, чамд зээлсэн, чамайг дэмжсэн тэр хүмүүсийн тухай ярьж байгаа. За тэгээд дараагийнх нь бол мэдээж зээлийн талаар ярьж байгаа хэрэг одоохондоо өгч чадахгүй байгаа ч гэсэн өгөх ёстой зээлүүд юм уу эсвэл одоо юу гэдэг нь те. Ер нь бол эргэж харах ёстой, нэхэхгүй байсан ч өгөх ёстой юм уу эсвэл өөрөө мэдээд оролцох хэрэгтэй гэж бодогдож харагдаж байдаг зүйлээс амьдралд байдаг шүү дээ. Тэр тухай ярьж байгаа юм болов уу гэдэг ингээд бодж итэл үргэлжлүүлээд татварын тухай ярьсан. Татвар авах ёстой хүнд татвараа өг гэж хэлсэн. Яг ингээд татвар авах ёстой хүнд татвараа өг гэж ингээд хэлэнгууд тэд нар бурханд итгээд бурхны үг сургаал дотор амьдралаа айл болох зөв орлоготой зөв сайн байх гэж хичээгээд байж хад тэгж олсон мөнгөө тийм үү? Тэгээд одоо юу гэдгийг өөр улсуудыг эзлэн төрөнгийлдэг те харгас легионоор одоо юу гэдгийг те мянгат одоо 100-ийн одоо центурионууд эсвэл тэгээд Ромын эзэн хаан Сезаруудад те аль нэг улсыг эзлэхээр явах хөлөг онгоцны одоо үйлдвэрлэлд юм уу эсвэл одоо Ромын легион цэргүүдийн одоо зэвсэглэлд зориулан тэр татварыг хураалгах. Эсвэл бүр бодтойгоор зарим татварууд нь за энийг одоо юу гэдгийг те Ромын одоо Маркус бурханд зориулсан сүм барихад энэ татварыг хурааж байгаа маа гэдэг ч юм уу. Зарим нь ингээд зориг нь ингээд өгмөөргүй ингээд санагдах тийм үе гадаг. Гэхдээ нэг зүйлийг бид маш сайн бодож байгаа хэрэгтэй болж. Бид байгаа газараа бурхан тогтоосон зүйлүүдэд бурхан биднийг оролц гэж хэлсэн зүйлүүдэд оролцох хэрэгтэй. Яг л бурхан оролц гэж хэлэхдээ бурхан тийм аимхаа одоо юу гэдэг те одоо бид хийж өгчүүл алга байна штэ бид нар хийж чадах зүйл байхгүй штэ гэж ингээд хулж яагаад ухраад өөрийнхөө хайртай хүмүүсийг хүмүүсэл тэдний хөлс хөдөлмөрийг ингээд зүгээр л өгчдөг газраар татчихдаг тийм маягийн өдөрдөгч бол бурхан биш аахгүй. Тийм болохоор бурхны хувьд яаж юм гэхээр хэрэв хүүхдүүд нь тий бурхны хувьд яаж юм гэхээр хүүхдүүд нь ямар нэгэн одоо түүний өрөөж ивээсэнчлэн одоо Коринт номдор бичсэнчлэн тий та нар хэрхэн ивээгдсэнчлэн өргөө гэж талгалтайгаар сайн дураараа. Тэгэхээр татвар авах хэрэгтэй хүмүүст татвараа өгж явахдаа тухайн улсын иргэн байх үүргээ биелүүлээ гэдэг талаасаа л ярьж байгаа болохоос шүү дээ. Одоо юу гэдэг нь тэгээд өгөхгүйгээд яах юм бэ гэ бурхан аргаа барсандаа бол тэгж байгаа юм биш. Яагаад гэвэл ямар ч муу хүмүүс юм уу эсвэл муу засагчлал цаг нь болоход буурдаг. Буурах үед улс байж ах хэрэгтэй байдаг. Тэгэхээр улс байж ах хэрэгтэй, улс үлдэж чадсан шалтгаан, улс аврагдсан шалтгаан, улс одоо юу гэдгийг инэрэнгүү эсвэл хүчирхэг байгаа шалтгаан нь тэр улсын төлөө амьдралаа болон зүрх сэтгэлээ зориулсан олсон орлогоо болон татвараа цагт нь төлж одоо юу гэдгийг те тэр улсын сайн иргэн байсан хүмүүсийн ачаар улс үлддэг байхгүй. Тийм болохоор нэг Джон Уэслига пастор юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр бид бол ялдарсан нийгмийнхаа эрүүл хэсэг байх ёстой гэдэг үгийг хэлсэн байна. Джон Уэслигийн одоо цуглаан чиглэл болох методист цуглаан чиглэлүүд нь ер нь бол ямар ч улс гүрэнд бол методист цөмүүд юу барьдгаараа сургууль барьдгаараа их алдартай. Энд тийм сургуулиуд их барьдаг. Сургалтын төвүүд их барьдаг. За одоо ч манай хүрээч. Тэ? Хүрээд одоо гин төлөө зайлбарч ардна гэдэг хүмүүс нь ах тус байх ч юм. Тэгэхээр бид нар нэг зүйлийг ингээд ойлгоод авчих. Өгөх ёстой хүнд өгөх юм надаа өг гэж. Өгж итэл тэр хүн илүү нэхлээ.
За илүү нэг тохиол Библиэр гардаг шүү дээ. Илүү нэг ч бол тэр хүний асуудал болохоос илүүг алдж байгаа гэж бодож байгаа одоо илүүг одоо алдж байгаа гэж бодож байгаа таны асуудал бол ерөөсөө биш байгаа. Тэгээд хэрвээ хизээ нэгэн цагт бид нар бослог тэмцэл юм уу эсвэл хизээ нэгэн цагт бид нар ямар нэгэн зүйл хийх ёстой юм бол бурхан өөрөө тэр бүхнийг бол бидэрт бол тухайн үед нь бол ойлгуулж өгдөг. Ер нь бол бид нар бол Тэнгэрийн хаанчлалаа эргээд бидний хийж байгаа зүйлс ямар ч улсын хуулийг зөрчидгөө. Хэрэг зөрчөөд байгаа бол та зөрчөөд байгаа юм бөө гэхээс биш Библи зөрчөөд байгаа юм уу гэдэг тухайн асуудал яригдах юм бол бас тийм байгаа дээдгүй. Тэгэхээр та хаана амьдарч чинь тэр улс гүрэндээ өгөх зүйлүүдээ нэхүүлэхгүйгээр өгдөг тий. Бурхан таныг ерөөсөнчлэн өгөж хураалгаж ингэж амьдардаг нэгэн байх нь бол маш их чухал байгаа шүү. Тэгээд энд нэг чухал зүйл хэлсэн айж имэх хүмүүсээс айж имэж яваарай гэж бол хэлсэн байна. Энэ дээр бүү ай гэж биднэрт 365 удаа хэлсэн бурхан биднийг өөрөөс нь илүү айлгадаг хин нэгэн байна гэж хүлээн зөвшөөрч битсэн гэж бол би ерөөсөө бодохгүй. Бид нар энэ айх гэдэг үг нь эмээх хүндэтгэх гэдэг талдаа үг хэлэгдсэн гэж бол миний хувьд бол бодож байгаа. Тэгээд энийг бол нарийн судалж харах хэрэгтэй болов гэж бол бодож байна. Харин бурхан та нар бие махбодыг чинь өнөөх чадaltaй хүмүүсээс битгий. Харин сүнсийг чинь там дундгах чадaltaй бурханаас ай гэж өөрөө хэлсэн шүү дээ. Тийм учраас биднийг айлгадаг эсвэл биднийг бусдаас эмээхэд хүргэдэг, бусдын өмнө бүхийхэд хүргэдэг зүйл бол бидний гим нүгэл байдаг болохоос биднийг энэ дэлхий дээр яг энэ цаг үед амьдруулж байгаа бурхантай хамт байх нь биднийг тийм айж эмэх байдалд бол хүргэдэг. Та ямар нэгэн зүйлээс эмээж, ямар нэгэн зүйл илрэх вэ, зад тусрах вэ, хүмүүс мэддэг болох вэ, эсвэл одоо тий үр дүн буруу байх вэ гэж та бодоод байна уу? Тэгээд та яг бодоорой. Тэр яг бурхны үг сургаалын дагуу айж эмээгээд байгаа мó эсвэл хүнийхээ хувьд бурхан энэ зүйл дээр надад тусалж чадахгүй, бурхан энэ зүйл дээр оролцох юм бол миний бодсноос хүнд хэцүү болно гэж бодоод байгаа болохоор та хүнээс эмээгээд байгаа мó гэдгээд бодож үзэх хэрэгтэй л дээ. За тэгээд хүндэтгэл хүлээх ёстой хүмүүсийг хүнддэг гэж бол хэлсэн байна. Библиэлд бурхны зарснаас одоо буруу хандсаасаа болж бол бүхэлдээ улс гүрнээрээ сүнсэн хүмүүс бол байна. Харин бурхны зарс нарыг сайнаар хүлээж авснараа бол бүхэлдээ улс үндэснээрээ ерөөгцөн хүмүүс асаа. Бас Библиэд нөгөө нэг бурхантай хамт байгаа хүмүүстэй болгоомжтой зохистой харьцах талаар бичсэн байдаг. Шинэ Библиэлд за 1-р шаштрын номын 4-р бүлэг дээр нэг юм Монголын одоо нэг Монголын нус тавчаа шиг гэж хэлж байгаа шүү. Нөгөө юм бас Есүсийн нөгөө нэг гарлын бичих шиг тэрний хүү тэр гэж яваад. Тэрний хүү тэр нь өвөөшгөл амьдарсан, тэрний хүү тэр нь аавшгөл амьдарсан, тэрний хүү тэр нь тэрэн шиг л амьдарсан, тэрний өөрийнх нь хүү бас тэгж амьдарсан, тэрний өвөө нь тэгж амьдарсан, элен цөвөө нь тэгж амьдарсан гэж явж дунд нь Ябед гэдэг нөхөр гараад ирсэн. Ябед өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж нь түүнийг төрүүлэхдээ маш их одоо өвдсөн учраас бол түүнийг бол би довлонтойгоор түүнийг төрүүлсэн гэж бол хэлсэн байна. Тэгсэн ч гэсэн Ябед Израилийн бурханд хандаж юу гэж хэлсэн бэ? Өө бурхан та намайг өрөөх болтугай гэж бол хэлсэн байна. Тэр өөрийн тэр өөрийн одоо өөрт нь ирсэн одоо удмын одоо дэндүү хоорондоо адилхан ямар ч өрөөлгүй ялгаж салгагдаад ахын байхгүй. Тэгээд байгаагаа ингээ хүлээн зөвшөөрөөд яахаа мэдхээ байсан тийм удмын яг л тийм амьдралаар амьдрахыг тэр хүсээгүй. Гэхдээ тэр өвгдөөцийн амьдралыг голсондоо биш. Зүгээр л ингээл болоо гэж амьдрахыг хүсээгүй учраас бурхнаас асуусан. Бурхан минь ээ би та намайг илүү их өрөөж, илүү их хэрэглэхийг хүсэж байгаа бол би бэлэн шүү. Та намайг илүү их өрөөх болтугай гэж бол залбирч чадсан. Тэгээд тэр ах дүүсээсээ илүүгээр өрөөгцөн. Ах дүүс нь ч бас мэдээж өрөөгцөн байсан. Гэхдээ тэд нар бурхны өгсөнг л аваад тэгээд за баярлаа бурхан минь багада тадарчин гэж явжсан бол Ябед та намайг илүүгээр өрөөх болтугай гэж хэлээд тэр өрөөлөө бол авч чадсан байна. Тэгэхээр миний хувьд амьдралын нэг зарчмыг айгүй их боддгийг тайлбарч байгаа. Ер нь бол ингээд Христ итгэлийн амьдралаар олон хүмүүстэй ярилцаа явж байгаа. Хэрвээ та их дутагдж байгаа бол та хааны газар өгөөгүй байж болох юм. Хэрвээ та их ганцаардаж байгаа бол хааны газар хин нэгэнд хань болоогүй байж болох юм. Хэрвээ та бурхнаас хол санагдаад байгаа бол бурхантай ойр байдаг хин нэгнийг
одоо буруугаар ойлгож шүүсэн байж болох юм те. Учир нь тэр хүн жоохон сонин харагдсан байж болох бол бурхантай хамт байна гэдэг чинь сөсөгт амьдрал гэдэг чинь тэр байсан байж болно ш. Тэгэхээр өнөөдөр өгөх ёстойгоо татвар авах ёстой хүнд татвараа гайлын одоо татвар авах ёстой хүнд бас гайлын татвараа төл ааж имийг авах хүмүүсээс ааж имээгээрэй гэж юм. Хүндэтгэл хүлээх ёстой хүмүүсийг хүндлээрэй гэж хэлж байна. Тэгэхээр өнөөдрийн энэ үгийг Паул Ромчуудад хэлэхэд бол захихад бол амаргүй байсан байх гэж бодож байна. Бас нэг зүйл нь Паул өөрөө энэ захиаг уншиж байгаа хүмүүстээр хараахан очиж чадаагүй байсан. Тэгэхээр бодод танихгүй нэр чи ийм захиа ирэх юм бол тэгээд ялангуяа ингээд ромчуудын татаар хамгийн сайн мэддэг гэж бодож байгаа Ром хотод амьдардаг хүмүүс тэ ийм захиа ингээд бичээд наад хаадгаа хүндэл наадуултаа татвараа төл гайлынхаа татварыг төл гэж ингэж хэлэхэд бол энэ хүн биднийг яаж амьдардгийг мэддэггүй юм биш үү гэж бол бодох гэж байна. Тэгээ би нэг зүйлд итгэдэг. Библийн бүх үгс ариун сүнсний өдөртөмжөөр бичигдсэн. Хүний амнаас гарсан үг юм уу эсвэл хүн ингээ нэмээд шургуулад бичсэн үгс байхгүй гэж бол миний хувьд бол итгэдэг. Тийм болохоор Паул ингэж хэлсэн нь тухайн үед Христэд итгэгчид асар их хавчлаг эхлэх гэж байгаа яг энэ үед тэдний хүмүүс шүүж эхлэх үед тэднээс олдохгүй итгэлээс нь өөр ямар ч олдохгүй амьдралаар амьдарсан байгаарай гэж Паул тэднийг тухайн улсынхаа сайн иргэн байхыг ятгсан болов гэж бодож байна. Та харин байгаа газартаа хэр зэрэг сайн иргэн бэ гэдгээ энэ цаг үед бодож үзээрэй.
Бид энэ өглөө хамтдаа Ром 13:7 бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд нь татвараа, гайлын татвар авах ёстой хүнд гайлын татвараа төлөв. Айж имээвэл зохих хүнээсээ айж имээ. Хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа. Тэгээ бурхнаар хэрхэн ивээгдсэн бэ гэдгээр зүйлсүүдээ тэрийг тэдэн шигээ буцааж өгөх тухай бас бурхны тогтоосон энэ бүтэц, бурхны тогтоосон эдгээр зүйлсэд дуулууртай хандаж тэр пастрын хэлсэн үг те ялзарсан нийгэмд тэр эрүүлэн бай гэдэг тэр зүйлсүүдийг бид энэ өглөө хамтдаа суралцлаа. Тэгээд бид байгаа газраа тэр эзний гэрэлт авс байж ажлаа маш сайнаараа хамгийн сайнаараа гүйцэтгэдэг тэр хариуцлагатай өгөх ёстой зүйлээ өгдөг тэр нэгэн байгаасай гэж бас өрөөё. Тэгэхээр Даниэлийн талаар ярим санагч байна. Даниэл одоо Бабилонд одлогдож очиод Персид яваа тий. Персийн хаан тулд зүтгэсэн. Даниэл ер нь 4 хаан дамжин зүтгэсэн одоо бурханд итгэдэг тийм төрийн хүн байхгүй. Тэгэхээр бодоод үзтээ хаадууд нэгнийхээ суудлыг боловсруулаад авсан ч гэсэн аль нь ч тэр улсыг тэр газар нутаг дээр булан эзэлж бусдасаа одоо хүчээр авсан ч гэсэн тэр Даниэлийг байр суурин дээр нь үлдээж ирсэн. Яагаад? Яагаад ингээд бусад сайдууд нь хүртэл Даниэлийг тэг хэрэггүй цаа чи бидний шүтдэг Мардокийг шүтдэг байхгүй бидний шүтдэг тэрийг шүтдэг байхгүй цаа чинь өдөр өглөө орой тэ цонх Иерусалим руу харсан цонх руу яваад тэр боолуудын нутагт үлдсэн байгаа тэр норсон хот байсан тэр одоо уулс гүрнийхээс сэргэлт болоод тэ тэднийг ивэж өрөөдөг гэж ярьдаг тэр яах вэ бурхандаа залбирдаг байхгүй тэр ер нь манай хүн биш байхгүй гэж бодсон ч гэсэн тэр Иерусалимийн төлөө залбирдаг ч гэсэн өөрийн үйлчилж байгаа улс гүрний төлөө залбирсан. Тэр Иерусалимийн төлөө тийм ч зүйлийг хийж чадахгүй байгаа юм өөртөө заримдаа санагддаг байсан боловч тэр өөрийн тэр зөвхт амьдрал хаан тулсад зүтгэсэн тэр гайхалтай зүтгэсэн тэр гавьяануудаараа дамжуулан хожим Персийн эзэн хаантай Нехемаяг Израиль руу Иерусалим руу явуулах үе таалгыг нээж өгч байгаа. Хэрвээ Даниэл шиг Мордекай шиг Эстер шиг тэр өөрийн амьдарч байгаа ард түмэндээ муу зүйлийг төлөвлөдөггүй, муу сандаггүй, тэднээс хулгайлж эсвэл тэднийгээ дээрлэхэд дарлаа гэж боддоггүй. Харин үргэлж хаанч байсан ямар ч нөхцөл байдлаас бурхандаа үнж байж харин тухайн газар нутагтаа хийх ёстой зүйлүүдээ бүгднгийн хийдэг. Тэр бурханлаг, тэр бурхан зүсгтэй, бурханд үйлчлдэг. Нэг л өөрийнх нь гараас юм гарцсан бол араас нь юм ярьдаг. Нэгэн л өргөцсөн бол араас нь юм ярьдаг. Нэгэн л хийж гисэн бол алдрыг нь бурханд өргөөд одоо хийх зүйлүүд дээр анхаарлаа хандуулдаг. Тэгээд Тэнгэрийн шагналыг газрын цалин юм уу? Газрын ямар нэгэн одоо тэ өргөмжлөөс илүүд үздэг. Тийм хүмүүсэл биднэрт ивэл өрөөлийг өвлүүлж авчирсан гэдгийг бид бас санаж явах хэрэгтэй. Амен. Эзэнд талархъя, хамт залбирая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн танд баярлалаа. Таны хайр инэрлээ. Тэгээд та биднийг ямар нөхцөл байдалд яаж амьдарч байгааг мэднэ. Та биднийг яаж хөдөлмөрлөөд хэдэн төгрөг олдгийг ч мэднэ. Гэтэл та бидний хэрэгцээ бас ямар байгааг маш сайн мэдж байгаа. Тийм учраас бидэрт мэрэгэн ухааныг өгөөч. Нэгдүгээр олж байгаа асуулт мөнгө төгрөгүүдээ яаж зарцуулах мэрэгэн ухааныг өгөөч. Мөрийн сүнс болоод түүний хүмүүсийн янз бүрийн ятгалаг буруу чиглүүлгүүдээс биднийг хамгаалж өгөөч. Тэгээд таны хүмүүстэй уулзаж зөв зөвлөлд амьдралаа хөрөнгө оруулалтаа гэж үр хүүхдүүд маань таны ерөөлийн замаар явхад танаар өрөөгдөн амьдрахад бидний амьдралдаа хийсэн санхүүгийн болоод харилцааны буруу шийдвэрүүд нь тэдний амьдралд саад бас татвар болохгүй байхад та туслаарай гэж таньсгүй чинь та биднийг өршөөгөөч. Таны өгсөн ивэлүүд дотор амьдарч чадаагүй, таны онгойлгож өгсөн үе таалгуудыг хараагүй. Тэгээд таны хийх ёстой, таны биднийг бэлтгийх хүссэн тэр сорилтуудын донд бэлтгэгдэж чадаагүй бол та биднийг өршөөж уучлж өгөөрэй. Та биднийг өнөөдрөөс шинчилж таны хүн болоход туслаарай. Өгөх ёстой зүйлүүдээ бүгднийг өгч чаддаг, өгч чадсан, өгөх зүрх сэтгэлтэй нэгэн болоход тусалж өгөөрэй. Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай.
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.